цагаан сарын амралт 7, 3, 5 болж өөрчлөгдөх нь эргүү хүний өдрийн тэмдэглэл гэж үзнэ. Шүдэнд зуран нөлөөлж өөрчлөх үүрэг ажлыг газар дээрх ганц их чинь үүрэх боллоо. Тэгш сандгаа дугаараар ээлжлэх нь нэмэргүй байгаа тул ирэмээрээ ээлжлэн гэрээс толгой цохиулгах аргаа ядсан алиа марзан боловч асар бухимдалтай санаа оноо гарсан өдрүүд болж байна. Эргээстрийн дугаараа үзүүлээ төрсөн оныхоо тэгш сандгоогоор хотоор явах тэмцлийн дараагийн хурц шатанд шилжсэн ч болохоор байна. Инх амгалан цагаан сарын амралтын өдрийн тоог 7 хоногт 3 удаа хэмжин өөрчилж орсон гарсан эргэж буцсан түмэн олон түүгээр шиг удлаа. Хоньны гараараа татсан мах зарна. Аавынхаа боовыг авчихлаа. Ээжийнхаа өвчөг хуухаллаа гэх мэт хөлс хөсөөний ардуур сонгуулаар ард түмэнд ялагдсан улс төрчдийг бөөндөн томилсоор байна. Шок мэдээ эхэлж байна. Инх амгалангийн үгэнд инх амгалан өөрөө ч итгэхээргүй байна. Нэг инх амгалан сар шинийн амралтын талаар 3 өөр ярьж өөрөө ч түүндээ төөрөөд өргөн олон ч түүгээр шиг их удлаа. 2 хоногт дамжих түргэн золголтын арга техник мэрэгэн зөвлөгөөч гарч эхлээд байсан юм. Ашгүй инх амгалан эргэж уцдгаараа эргэж уцаж эцсийн 5 өдөр золгохоор боллоо. Инх амгалан эхлээд бүгдээрээ 7 өдөр амарцгаана гэж хэлсэн шүү. Инх амгалангой. Инх амгалан дараа нь 3 хоног амраад мегмар гарагт ажилдаа орно гэж хэлсэн шүү. Инх амгалангой. Битүүн шинийн 1, шинийн 2, шинийн 3 амралтын өдөр дарах юм бол тэрийг залгуулад өгч яачээ. Тэгэхээр 7 хоног болж байгаа юм. Тэгэхээр цагаан сараар 7 хоног. Яг амралтын өдрийг оруулаад 7 хоног амрыг. Одоо энэ жилийн цагаан сараар бол цөмөрөө одоо яг л хуучин зохицуултаараа нөгөө хагасан бүтэн сайн дараад нэгд өдөр тараад тэгээд 3 хоног амраад ингээд ажлын үйлрэл хэлж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ зохицуултаараа явна гэсэн үг. Инх амгалан 3 дахь удаага 5 өдөр амархаар боллоо гэж инх амгаландаа хэлсэн шүү. Хамгийн сүүлд инх амгалан юу гэж хэлснийг инх амгалан өөрөө харлан шээрлэж баараагүй араанд нь залгаж бандан тас болгохгүй бол эргэж буцахын их мастер инх амгалан маргааш өглөө бусгаж бодлох нэгуртай. Санд золгоё тийм ээ. Шинийн 2 болж байгаа шүү дээ. За бүтэн сайнд шинийн 3-доо золгоё. Тэгээд шинийн 4, шинийн 5, шинийн 6-нд золголтоо хийгээд тэгээд 4 дахь өдрөөс ажил бүх орон даяар одоо ингээд ажиллая. За цаг хугацаа ажил төрлөө төлөвлөдөг улс оронд бол цагаан сарын амралт 7, 3, 5 болж өөрчлөгдөх нь эргүү хүний өдрийн тэмдэглэл гэж үзнэ. Хөдөө гадаа явах, сургууль цэцэрлэг, ажиллах хэсэг гээд түмэн олныг төөрөгдөл бодлон үүсгэж төөрдөг байшингаас ярих тийм гоё юм бахта. Инх амгалан тэмээ гэвэл ямаа, тэнгэр гэвэл газар мэд тэсөөр шийдвэр гаргадаг тул яг эсрэгээр нь бодвол ястаардаг юм билээ. Хавар хүүхдээр морь унуулж уралдуулна гэж хэлэнгүүт нь л хаврын уралдааныг хориглосон. Хавар уралдуулахгүй гэсэн бол хавар уралдаж таархаар байж. Үннээсээ худлаа ярих, худлагаасаа үнэн ярих гэдэг бас их авьяас штэ. Бодохгүй хэлснээс хэлэхгүй бодсон нь дээр. Хэлсэн ярьсандаа л байгаараа да. Инх амгалан минь. Улсын хурлын сонгуульд баруун бүсэд өвдөг шороотсон баяр сайхан хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга боллоо. Халлоуины баяраар чихэр гуйсан хүүхэд өшгөлсөн төрсөн дүүшигээ хүмүүстэй тулж ажиллана. Шүдэнд зуран нөлөөлж өөрчлөх үүрэг ажлыг газар дээрх ганц их чинь үүрэх боллоо. Хүүхдээ эрхийн сэдвээр бүтээл хийнэ гэж яг энэ байгууллагаас нь 350 саяг аваад хэдэн жилийн дараа эргэж ирэхгүй намар өнчин хүүгийн тухай кино хийж хааснаас өөрөөр ажиллах хэсгийг та бид хамтдаа хэрсүү киноор харах үлдлээ. Ерөн сонгуулаар ард түмэнд ялагдсан улс төрчид сонгохгүй байгаад үзээрэй гэсэн юм шиг энэ тентгүй томилогцоор байна. Ялбал гишүүн бас сайд, ялагдвал дарга захирал, менежер, зөвлөх консул гэх мэт ямар ч тохиолдолд тэд ялдаг. Ялагдсан бүх нэр дэвшигчдэд олгох албан тушаал яг алтан гадас одож шиг дуусашгүй. Засагт хамтарсан 3 намын томилогдох хүн нь олон байхад томилох албан тушаалыг нь олноор нь зохиож ханган нийлүүлж байгаа юм. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэг ч судал авалгүй бут нэргүүлсэн хүн намын хотын салбарын дарга Золзаяа Улаанбаатарын агаарын бохирдол бууруулах төсөл хариуцсан бүтээмжийн менежер хэмээх шин сандал хийгээд дээр нь хадад суулгалаа. Саяхан л Нямбаатрыг өгөөсгөн муулсан үгнийх нь шүлсэн хатаагүй байхад хажууд орн хавирга нийлүүлэн суух боллоо. Сонгуульд хамгийн сүүлийн байр эзэлсэн сагсаар бол 45-0-оор нэргүүлсэн хүн нийслэлийн орлогч болсон байхад медалийн оосроос атгаад алдсан оосрыг нь ойроос харсан ялагдагчдад албан тушаал бүр олноороо олдно. Арчилсан намаас мөнгө жаргал Эрдэнэ төлдөрийн Нүрзэд Улаанбаатар төмөр замын Пунцаг Эрдэнэс 5 толгоон Монгол Ардын намын оюун чимэг Монгол Рос Сведментэд бүтээмж хариуцсан менежер боллоо. Арчилсан төрийн хатан ээж илүү хатан ээж илүү нэг хүн улаан тослоод Болгарт англиар 2 хүүхдээ Оросоор 3 хараалтай Эрдэнэ Америкт өгзөг базагч Одваяр хонгоороо Хонконгод суухаар болсныг та бид мэднэ.